Энд y нь хасах 3, y нь тэг, мөн y нь 7 байх тохиолдолд тэгдээр нэмэх нь y, нэмэх нь сөрөг 7 гэсэн илэрхийллийн утгыг олгожээ. Ингээд эхний нөхцөл болох y нь сөрөг 3 бол хэд байхыг олцгоё. Тэгэхээр энэ илэрхийлэл маань тэгдээр нэмэх нь хасах 3, y-ийн утгыг одоо хасах 3-аар бодож байгаа тийм. Тэгээд нэмэх нь хасах 7 болно. Тэгдээр ямар нэгэн тоог нэмж хасахад утга өөрчлөгдөхгүй. Иймээс тгийг анзаарахгүй орхиж болно. Энэ илэрхийлэл маань сөрөг 3 дээр нэмэх нь сөрөг 7, тоон шулуун зураад зүү тагтлыг харж болохч тоон шулуун байхгүй байлаач олж болно. Хардаа тгээс сөрөг чиглэл 3 удаа өсөрсөн байна. Ахаад 7 удаа нэмээд тэр зүг үсрэхээр сөрөг чиглэл дахиад 7 удаа нэмэгдэх нь байна. Тгээс 3 яваад дахиад 7 явах нь шүү дээ. Өөрөөр хэлбэл тгээс зүүн тийш нийт 10 удаа өсрөх нь хасах 10 гарна гэсэн үг. Эсвэл ерөөсөө тоон шулуун дээр зуръя л да. Нүдэрээ харахын төсөөлөхөөс хамаагүй дээр үсттэй. Энд тэг байгаа сөрөг 3-аас эхэлж байгаа тийм үү? Түүнийг ахаад 7-оор нэмэгдүүлж байна гэхээр хэдүүлээ сөрөг 3-аас эхэлж байгаа. Абсолют утга маань сөрөг 3. Эхлэх цэг маань энэ тийм үү? Түүн дээр сөрөг 7-ыг нэмж байгаа. Зүүн тийшээ сөрөг 7 удаа явах нь сөрөг 7-ыг нэмж байгаа. Нэмж байгаа утгаа ингээд тэмдэглэчихээ. Сөрөг 7-оор нэмэгдүүлсэн. За үүний урт нь хэдүү? Сөрөг 7-гийн абсолют утга нь 7 шүү дээ. Энэ бол сумны урт. Хэдүүлээ зүүн тийш явсан. Харин энэ сумны утга нь үүний абсолют утга бол сөрөг 3-ын абсолют утга нь 3. Ингээд бүгдээрээ аль хэдийн 3 удаа зүүн тийш явчихсан байгаа. Түүн дээрээ нэмээд дахиад 7 удаа явхаар нийтдээ 10 удаа зүүн тийш явна гэсэн үг. Зүүн тийш 10 удаа өсөрсөн. Тэгэхээр энэ нь сөрөг 7 болон за ерөөсө бодлогонд өгөгдсөн дараалалаар нь бичиж харуулъя. Энэ маань сөрөг 3 болон өөр өнгөөр ялгаж харуулахгүй болохгүй нэ. Сөрөг 3-ын абсолют утга дээр нэмэх нь сөрөг 7 абсолют утга. Гэхдээ хэдүүлээ тгээс зүүн тийш явж байгаа. Зүүн тийш учраас энэ бүхэн сөрөг тэмдэгтэй байна. Өөрөөр хэлбэл сөрөг 10 гарна. Тэгэхээр нэмэгдэхүүний тэмдэг ижил байвал абсолют утгаар таацсан тгээс аваад ийм зайд явах юм байна гэж бодоод бүгд сөрөг тул хариу нь сөрөг тэмдэгтэй гарна. Манай хариу хасах 10 гарсан. За энэ бол y нь хасах 3 байх үед ийм байна. Тэгвэл y нь тэг байх бол яах вэ? Y нь тэг юм бол дээд талын энэ илэрхийлэл маань тэгдээр нэмэх нь тэг, y нь тэг шүү дээ. Ерөөсөө адилхан цэнхэр өнгөөр бичдэг хэрэгээ. Нэмэх нь тэг, нэмэх нь сөрөг 7. Ингээд тэгдээр юу ч нэмэхгүй гэхээр утга өөрчлөгдөхгүй бодлогын хариу маань хасах 7 байх нь. За одоо хамгийн сүүлийн тохиолдол болох y нь 7 байх үеийг яахыг харъя. Илэрхийлэл маань одоо тэгдээр нэмэх нь y нь 7 гэж бодно тийм үү? Иймээс тэгдээр нэмэх нь 7, нэмэх нь сөрөг 7. Үүнийг бодох хэд хэдэн арга бий. Сөрөг тоо нэмнэ гэдэг чинь тэр тоог хасна гэсэн үг биз? Өөрөөр хэлбэл энэ маань тэгдээр нэмэх нь 7, хасах нь 7 гэсэн үг. Сөрөг 7-ыг нэмнэ гэдэг чинь 7-г хасахтай адил. Тэг бол ямар ч нөлөөгүй. Тиймээс энэ нь 7-оос хасах нь 7 буюу хариун тэг гарч байна. Үүнийг өөрөөр бодъё гэвэл за тэгэхээр тоон шулуунаа зурнаа. Нэг тоон шулуун зурцгаая. Энд тэг байгаагийн 7-оос эхлээд тгээс баруун гар тийш 7-гийн зайд байна гэсэн үг. Түүн дээрээ бүгдээрээ сөрөг 7-г нэмнэ гэж байгаа. Инхээр хэдүүлээ байсан газраасаа зүүн тийш 7 удаа явна гэсэн үг. 7-оос зүүн тийш 7 удаа явхаар буцаад тэгдээр хурж ирж байгааз. Иймээс энэ маань буцаагаад тэгдээр аваачиж байна. Хариу маань тэг байх нэ.